За болох нь уу? За. За босноо. Эхлэх үү? За. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За наадмын амралтын өдрүүд дуусч одоо тэгээ наадмын маргааш намар гэж ярьдаг. Мөн одоо зуны сар 6 биш ч гэж одоо монголчууд ярьдаг. Тэм учраас одоо бидний хувьд бол энэ ирэх 2026-27 оны өвлийг одоо өнтөд авах олон одоо давахын тулд олон ажлуудыг бас хийх ийм одоо цаг одоо ирж байгаа. Гэхдээ бол Монгол Улсын засгийн газар энэ ирэх өвлийг одоо хүндрэл бэрхшээлгүй давах одоо ийм зорилгоор одоо 7 сарын 1-нд засгийн газрын хуралдаанаар засгийн газрын одоо тогтоол гаргаж сая одоо наадмын урт амралтуудын маргааш буюу 7 сарын 20-ны өдөр мөн одоо орон нутгийн 21 аймгийн засаг дарга нартай видео хурал зохион байгуулж засгийн газрын тэргүүний зүгээс бас тодорхой үүрэг чиглэлүүд өгж мөн одоо шадар сайд энэ асуудлыг хариуцаж энэ өгсөн үүрэг даалгавар засгийн газрын тогтоол онцгой комиссийн одоо тогтоол шийдвэрүүдийн биелэлтийг 21 аймаг дээр очиж одоо газар дээр нь үзэж танилцах гэд олон чухал асуудлууд руу бид одоо анхаарлаа хандуулад ингээд ажиллаж байгаа. За өнөөдрийн хувьд бол гэхэд саяны одоо хэлсэн энэ засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрүүдийн биелэлт одоо хэрхэн одоо хэрэгжиж байгаа вэ гэдэг дээр одоо газар дээр нь үзэж танилцахаар шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг одоо Төв аймагт ажиллаж байгаа жишээтэй. Энэ бол ингээ 21 аймагт үргэлжлээд ингээ явнаа гэдгийг бас би хэлхэн зүйтэй. За өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг одоо бас зарласан шалтгаан бол одоо наадмын маргааш одоо намар болж намрын ажлууд одоо бас ид явж гэн. Тэгээ энэ цаг үеийн мэдээллийг бас охин зүйтэй гэж ингэж бас Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын одоо тэргүүний хувьд ч гэсэн бас үзэж байгаа. Тийм учраас ингээ хурлыг зарласан гэдгийг бас та бүхэнд хэлье. За нэгдүгээрт манай засгийн газраас гаргасан энэ тогтоол шийдвэрүүд үйлчлэлийн бэлтгэл байдалтай холбоотой салбарын одоо бэлтгэл байдлуудыг хангах шийдвэр гарсны дотор нь хүнсүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой бас нэлээд олон заалтууд одоо байгаа. За тэр хүрээнд би та бүхэнд бас мэдээлэл хүргье гэж ингэж бас бодож байна. За нэгдүгээрт бол одоо Монгол улсын хэмжээнд газар тариалан ургацын мэдээллүүдийг би бас та бүхэн цаг тухай бүр нь бас өгч ирсэн. За одоо бол бидний хувьд бол одоо төлөвлөсөн одоо хаврын тариалтыг төрийн зүгээс бас тодорхой дэмжлэгүүд үзүүлж шатхууны, зээлийн, мөн дээрээс нь одоо шаардлагатай үр, бордоо гэдэг олон зүйлүүдээр дэмжсэний үр дүнд Монгол улсын хэмжээнд энэ одоо хаврын тариалт бол одоо 530 гаруй мянган гаад бид нар төмс хүнсний ногоо, улаан буудай, ногоон тижээлгээ шаардлагатай одоо хэрэгцээтэй таримлуудаа бол тарьсан. За одоо бидний өмнө бол энэ 8 сарын 20-нд за энэ тарьсан одоо улаан буудай тариалт ургацын мэдээллүүдэд балансаа нэгтгэн. За ингээд 8 сарын 20-нд ерөнхийдөө бидний 530 мянган гаад тарьсан энэ одоо тариалан маань хэдийн хэмжээний ургац авах нь вэ? Улаан буудай чанар нь одоо ямар хөө байх нь вэ? Гэх мэтлэнгээр ингээд олон одоо үзүүлэлтүүд бол тодорхой болно. За үүний ард дээр хүнсүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам газар тариалан эрхлэгчтэй тэр дундаа одоо улаан буудай одоо тариалалт эрхэлсэн аж ахуй нэгж иргэдтэйгээ төрд одоо төрийн одоо нөөцөнд одоо худалдаж авах улаан буудай одоо үнийн асуудал дээр бид бас зохицуултууд хийх ийм ажил байгаа. Тэгэхээр ер нь бол яг хоо энэ төрд худалдаж авах нөөц бүрдүүлэх энэ улаан буудай нэгж үнийг бол бас олон хүчин зүйлээс шалтгаалж бас тооцдог. Тийм учраас ер нь бол энэ улаан буудай тариалтын одоо хавраас авахуулаад эхлэхээс нь авахуулаад энэ газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн хувьд болон одоо хүндрэл учруулж байгаа олон хүчин зүйлүүдийг нь бол төрийн зүгээс бас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж
ингэж ажилласан. За одоо ингээд намрын хураалтанд бас бид нар бас нэлээдгүй анхаарлаа хандуулах ёстой болно. За өнөөдрийн байдлаар бол энэ 7-6 сарын сүүл одоо ихээр одоо бас огцом хүүтэрсэнтэй цагаагаар дулаарахгүй байсантай холбогдуулаад ургацын одоо явц бол янз бүр байна. Зарим газараа бол одоо яг хэвээ явж байгаа, зарим газараа ургацын болцсон одоо бас ороочх тийшээгээ хандж байгаа ийм зүйлүүд анзаарэгдэж байгаа. Одоо эх 7 хоногоос нэг 7 хоног гэртээ нэлээд хадалтууд одоо явагдана. Гэхдээ энэ хадалт нь бол одоо тариаланд бол сөрөг нөлөө үзүүлнэ гэхээсээ илүү энэ жилийн цагаагаарын онцлогтой холбогдуулаад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг бол одоо бас тариаланчид хэлж байгаа. Хэрвээ давсан хадалтууд одоо урт хугацаагаар үргэлжлэх бол бид бас хариу арга хэмжээг авахаар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам цаг уурын одоо газар нутгатайгаа бас харилцан уялдаатай ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. За энэ намрын хураалтан дээр бидний дараагийн нэг анхаарах асуудал бол энэ шатах тослох материалын асуудал байгаа. За одоо энэ 8 сарын 20 дээр ургацын балансаа гаргаад ирэхээр энэ ургац хураалтанд хэдийн хэмжээний шатхуун хэрэгтэй болох вэ гэдэг дээр бас тодорхой тоо байнууд бэлэн болно. Гэхдээ энэ одоо хавар бид нэр ингээ хөнгөлтөө үнээр шатхуун олгосон шиг энэ намрын хувьд бол шатхуунаар таслахгүй байх л одоо зорилт одоо тавьж байгаа. Тийм учраас энэ шатхууны худалдан авалтыг бид одоо сарын өмнөөс одоо зохион байгуулад эхний удаа бол бас шаардлага нийцэх үн ирээгүй. Одоо ингээд дараагийнх нь зарлаад энэ 8 сарын 4-ний өдөр буюу энэ тендер маань өөрөө үнэлэгдээд ингээд бид шаардлагатай 3.5-аас 3.2 мянган тонн шатхууныг одоо хөдөө аж ахуйн корпорацийн нөөцийн савнд одоо бас хадгална гэсэн ийм одоо зорилттой байгаа. Тэгэхээр энэ болгоныг ургац хураалтанда зарцуулаад ирэхээр бидний одоо ургацын баланстай уялдуулаад нөөцөнд авах Улаанбуудайн 1 тонны үнэ гарнаа. Мөн засгийн газрын хуралдаанаар нэг зүйлийг бас оруулж ирж шийдвэр гаргасан ургацын комисс, улсын комиссийг одоо бас ажилуулахаар болж байгаа. Тэгэхээр энэ 8 сарын 20-нд энэ ургацын баланс гараад ирэхээр энэ ургацын комисс салбарын яамдуудаас орсон одоо бүрэлдэхүүнтэй энэ ургацын комиссийг хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд миний бие яхалж ингэж ажиллана. За бидний хувьд бол энэ шатах тослох материалын хангалтын асуудлууд, энэ зам харгуйн асуудлууд, нэг том асуудал нь бол энэ ургац хураалтанд одоо ажиллах хүчний асуудал байгаа. Ажиллах хүчний асуудал. Энэ дээр бид нэр оюутан цэрэг цагдаа гэдэг ингээд бүхэл боломжтой хувилбаруудаараа одоо хийхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ бол албадлагын шинжтэй биш. Ялангуяа оюутнуудад бол тодорхой хэмжээнд одоо ажлын хөлс юмнуудаа тохироод ингээ явдаг энэ уламжлалыг одоо сэргээнэ гэсэн ийм одоо бодолтой байгаа. Тэгээ ингээд нэг талдаа хичээгээд ингэх юм бол ирэх одоо жилээр бид бол одоо энэ хүнсний ногооны асуудал, төмсний асуудал, дээрээс нь гурилын хангамжийн асуудал дээр бол одоо сэтгэл одоо зовхгүй одоо давнаа гэсэн ийм л одоо бодолтой одоо байгаа гэдгийг бас хэлье. За нөгөө талдаа бидний нэг анхаарах асуудал бол энэ 2025 онд өнгөрсөн онд газар тариалангийн одоо бүс нутгуудад ерөнхийдөө бол маш одоо ойрын хэдэн жил тохиолдоогүй юм актер гам болсон. За үүнээс шалтгаалаад манай газар тариалангийн одоо аж ахуйн нэгжүүд ер нь том жижиг дунд гэлгүүгээр одоо төмс хүнсний ногоо тариалдаг иргэнээс авахуулаад Улаанбуудад тариалдаг томоохон аж ахуйн нэгжүүд хүртэл санхүүгийн маш том хүндрэлүүдэд орсон байна. Тэгэхээр энэ одоо 2026 оны энэ намрын энэ тариа хураалтын газар тариалангийн асуудал бол магадгүй Монгол улсын газар тариалангийн салбар цаашаа одоо ер нь яаж явах вэ гэдгийг тодорхойлох юм л одоо чухал он тийм байна. Тэгээ хаваарч гисэн бид нар одоо засгийн газар эмгэлэгтэн зохион байгуулагдсны ердөө маргааш нь газар тариалангийн салбарт очиж ажиллахад бүс нутагт ажиллахад үнэхээр одоо газар тариалангийнхан бол хэрвээ бид 2026 онд ургац алдвал ер нь одоо энэ аж ахуйн нэгжүүд бүгд ер нь одоо сөхөрөхөд бэлэн болж байна. Ягаад гэвэл 2 жил дараалан алдан нөгөө талдаа санхүүгийн хувьд бол одоо маш их зээл хувь авсан, энэний өр төлбөр гээд олон зүйлүүд байгаа гэж байна. Тэгэхээр энэ бол өөрөө зөвхөн энэ жилийн одоо гурил будааны ч асуудал биш. Энэ бол цаашлаад Монгол улсын газар тариа 60 гаруй жилийн түүхтэй энэ газар тариалангийн одоо салбарын чухал асуудлаа гэж одоо бид яамны зүгээс, засгийн газрын зүгээс, засгийн газрын тэргүү ерөнхий сайдын зүгээс бол онцгой анхаарал хандуулж байгаа гэдгийг бас нэгдүгээрт хэлье гэж ингэж бодож байна. За дараагийн асуудал бол мал аж ахуйн салбарын асуудал байна. За энэ жилийн хувьд бол Монгол улсын хэмжээнд зуншлаг нөхцөл байдал бол харьцангуй бас айтайхан байна. Нийт нутгийн маань 10% жоохон гандуухан
байгаа ийм одоо дүн мэдээтэй байна. Сая одоо 7 сарын 20-нд хийсэн аймгийн засаг дарга нарын одоо видео хурал дээр бол одоо жишээ нь Өвөрхангай аймгийн уртлын сумдууд одоо гамтай байгаа учраас хадланд хижээл бэлтгэхэд тодорхой хэмжээний бас нутаг талбай гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавигдж байгаа. Тэрнээс өөрөөр бол одоо отор нүүдэл хий гэдэг юм уу ийм зүйлүүд бол огт яригдаагүй байна. Өнөөдөр манай одоо хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам дээр бол энэ аймаг дундын отрын асуудлууд бол одоо яригдаагүй, хөндөгдөөгүй ийм байдалтай байна. Нөгөө талдаа бол одоо газрын гарц одоо сайтай байгаа учраас ер нь ихэнх аймагуд өөрсдийнхөө одоо нөөц болцоог тулгуурлаад аймаг дотроо отроо хийн, аймаг дотроо нүүдлээ хийн, дээрээс нь одоо засгийн газрын өгсөн албан даалгаврын одоо засгийн газрын тогтоолын дагуу одоо хадгалгаа бэлтгэнэ гэсэн ийм л одоо бодолтой одоо зорилготой ажиллаж байгаа. Бидний хувьд бол энэ хөдөө аж ахуй тэр дундаа ер нь мал аж ахуйн салбар дээр үе тохиолддог энэ одоо зуудын гамшигаас болж Монголын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт ямар том одоо хохирол учирдаг вэ гэдгийг бол мартаж болохгүй. Хамгийн ойрын жишээ бол 2023-24 оны өвлийн тэр зууд. Энэ зууднаар Монгол улс 10 гаруй сая малаа алдсан байна. Мөнгөн дүнгээр тооцох юм бол 3.4-5 их найт төгрөгөө бид зуудын энэ 5-6 сарын хугацаанд алдаж байгаа. Тэгэхээр одоо хөдөө аж ахуйн яамны зүгээс бол ер нь цаашдаа бид одоо энэ зуудын эсрэг бэлтгэл байдлыг зөвхөн сумын нөөц, аймгийн нөөц гэдэг ийм зүйлүүдэд тулгуурлахгүйгээр малчдын өөрсдийнх нь оролцоог одоо түшгэлсэн, өөрсдийнх нь бас санхүүгийн одоо дэмжлэг, нийтээрээ оролцох энэ байдлыг хангахын тулд нутагтаа эзэн 100 мянга гэдэг хөтөлбөрийг эхний ээлжинд бид нар одоо энэ 5 сараас эхлүүлээд 17 аймгийн 25 сум дээр хэрэгжүүлж эхэлсэн. За үүний үр дүн бол энэ 9 сарын сүүлээр бол гарна. Одоогийн байдлаар бол энэ 25 одоо сумн дээр бол тариалалт бол одоо ногоон тэжээлийн тариалалт одоо 100% одоо явагдаад энэ одоо 25 одоо сумн нийт дүнгээр бол нэг 1000 гаруй одоо өрх энэ одоо ногоон тэжээл тарих энэ ажилд одоо ингээд өөрсдөө нэгдээд оролцоод ингэ явж. Тэгэхээр бид нэр ер нь 2027 оны төсөв дээр ч гэсэн тэр хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбарыг энэ зуудын гамшигаас хамгаалахын тулд энэ нутагтаа эзэн 100 гэдэг энэ хөтөлбөрийг бол одоо цааш нь үргэлжлүүлээд ингээд явна гэсэн ийм одоо бодолтой байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр бол отор нүүдэл энэ талын асуудлууд бол энэ жилийн хувьд харьцангуй одоо айтайхан байна гэж ингэж бас товч мэдээлэл өгье. За нөгөө талдаа мал аж ахуйн салбарын нэг томоохон асуудал бол энэ малын гоц салбарт өвчний асуудал байгаа. За та бүхэн мэдж байгаа. Ер нь бол одоо бид энэ малын гоц салбарт өвчнөд тэмцэхгүйгээр энэ мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлт гэдэг ийм зүйлийг ярих бол туйлын одоо боломжгүй ийм зүйлүүд байна. Яг үүндээ Монгол улсаас бол одоо арьс ширийн авъя, гүн боловсруулалт хийлгээд ч гэсэн авъя, дайвар бүтээгдэхүүн авъя гэдэг ийм хүсэлтүүд одоо олон улсаас ирдэг. Гэхдээ тэн дээр нэг л одоо том зүйлийг ярьдаг нь бол Монгол улс малын өвчнгүй болох ёстой. 20 цаар протокол энэ юм а бид нэгдэх ёстой гэсэн ийм зүйлийг ярьдаг. Тийм учраас бид бол одоо зөвхөн энэ малын өвчнийг зөвхөн тэрний голомтонд нь одоо устгаад ингээд чимээгүй болох биш. Ер нь одоо ингээд томоор нь харьяа. Монгол улсын хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ мал эмнэлгийн тогтолцоо түүнийг санхүүжүүлж байгаа энэ схем гэдэг олон зүйлүүдэд ер нь бас боловсронгуй болгоё гэж үзэж байгаа. За энийг одоо бэлтгэл ажлын хүрээнд бол эрүүл мал гэдэг ийм одоо аяныг одоо зохион байгуулахаар одоо төлөвлөөд ингээд ажиллаж байна. За үүнтэйгээ холбогдуулаад манай хөдөө аж ахуйн яам дээр хэрэгжиж байгаа гадны зээл тусламжуудыг зарим нэг зориултуудыг нь бид нэр санхүүжүүлэгч байгууллагуудтайгаа бас учраа ололцож, ярилцаж, ойлголцсны үр дүнд энэ малын эрүүл мэндийн салбар руугаа, мал эмнэлгийн салбар руугаа бас нэлээд одоо чиглүүлэхээр ийм шийдвэр гараад тэгээд нэг сум, нэг мал эмнэлэг гэдэг энэ тогтолцоог бид энэ эрүүл малынхаа хөтөлбөрийн хүрээнд бас эхлүүлье гэсэн ийм одоо чигтэй байгаа. Тэгэхээр бидний хувьд бол энэ 8 сарын дундуур засгийн газрын хуралдаанаар эрүүл мал хөтөлбөрөө аянаа засгийн газрын хуралдаанаар оруулнаа, танилцуулнаа гэсэн ийм чигтэй ингээд ажиллаж байгаа. За цаг үеийн одоо малын өвчнөд холбоотой нөхцөл байдлыг ярихад за Монгол улсад урд өмнө гарч байгаагүй энэ саат нэг өвчин үхрийн одоо гоц салдуурт өвчин гарсан. За үүнтэй уялдуулаад энэ ч одоо 5 сарын 25-наас ахуулаад өнөөдрийг хүртэл одоо бид ингээд 20 цэрийн арга хэмжээ, устгал гэл олон юмнуудыг одоо энэ Ховд аймаг, Баян Үлгийн аймагуудад зохион байгуулад за өнөөдрийн хувьд бол ингээд вакцинжуулалт маань 100% хийгдэж дуусаад үхэр дээрээ мөн дараагийн 14 хоногийнх нь дараагийн одоо давтан тунгийг бас ингээ хийгээд
Ингээд бол одоо энэ саатныг өвчний одоо тохиолдлыг бол бид одоо бүрэн зогсоож чадлаа гэсэн ийм одоо дүнтэй байна. За 2 хоногийн дараа буюу 7 сарын 25-ны өдөр Оросын холбооны улсаас дахин 2 сая тонн орж ирнэ. За энэ 2 сая тонгаар бид нар баруун талын саяны тарьсан аймагуудынхаа үлдсэн сумдуудыг мөн одоо наашлаад нутгийн гүн рүүгээ одоо Говьалтай, Завхан гээд Увс аймаг гээд ингээд харилцуудаа хийгээд ингээ явна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр саатныгийг бол тодорхой хэмжээнд Монголын мал эмнэлгийн одоо өнөөдрийн албан зүтгэж байгаа энэ олон зуун одоо малын одоо эмчт нар за энд одоо хүлээгээд ажиллаж байгаа энэ аль паагчид ингээ бүгд хамтдаа ингээ зүтгэлээ. За одоо дараагийн одоо энэ шүлхийн вакцин гэдэг бол өөрөө ер нь 2 жилд 2 удаагийн давтамжтай явдаг. Тэгэхээр бидний хувьд бол одоо дараагийн одоо вакцинжуулалтыг ер нь бол одоо технологийн хугацаанд буюу 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд дуусгах гэсэн ийм л одоо бодолтой байна. Яагаад энийг ингэж зориуд ингэж тавьж яаг гэвэл өнгөрсөн жилүүдийн вакцинууд дүн өвлөөр 11 сарын сүүл 12 сард ингэж таригдгаас болоод вакцин чанаргүй болдог. Үүнээсээ болоод мал ядарсан үед тарьдаг, үүнээсээ болоод мал хорогддог, малчид тариулахгүй гэдэг маш олон ийм одоо уялдаа холбоогүй асуудлууд урган гарна. Үүнээсээ болоод энэ үхрийн шүлхий бог малдаа халддаг. Одоо ингээд энэ эргэн тойрон энэ 100 гарсан энэ бог дээр гарсан шүлхийнүүд бол үхрээсээ л халдсан ийм шүлхий. Тэгэхээр би та бүхэнд бас хэвлэлийнхэнд ярьж исэн. Энэ ингээд шүлхий өвчин гараад байгаагийн учир шалтгааныг бид нар олж хариуцлага алдсан хүмүүст бид бас хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд жилдээ 50 тэрбум төгрөг тарилга туулах хийчээд дараа нь ингээд өвчнөөсөө салж чадахгүй байх гэдэг бол өөрөө хамгийн утгагүй асуудал. Тийм учраас одоо энэ хариуцлагагүй ажиллаж байгаа мэрэгжлийн одоо тийм чиг үүргээ биелүүлж чадаагүй байгаа хоёр ч аймгийн одоо мал эмнэлгийн даргыг ер нь бас чөлөөлнө гэсэн ийм одоо бодолтой. Тэгээд намрын тарилгыг бид нэр цаг хугацаанд нь эхлүүлнэ гэсэн ийм бодол. За та бүхэн санаж байгаа бол одоо засгийн газар сайдаар томилогдсны ард дээр ер нь одоо биокомбинат гэж манай улсын үйлдвэрийн газар байгаа. Энэ улсын үйлдвэрийн газар дээр Монгол улс цаашдаа өөрсдөө энэ одоо шүлхийний вакциныг савладаг ийм байдал руу оруулна гэсэн ийм том зорилгыг бас тавьсан. За үүнийхээ хүрээнд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. За бидний хувьд бол одоо энэ 8 сард Оросын холбооны улс болон бүгдээр нь хотод ард улсын одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн энэ одоо лаборатори эрдэм шинжилгээний байгууллагуудтай бас хамтарч ажиллана. За ингээд энэ процесс явжгаад энэ оны 10 сар гэхэд бид нэр дотооддоо өөрсдийнхөө вакцины туршилтын эхний тунг гаргаж авна. За энийгээ бид ингээд хээрийн туршилт буюу одоо 6 сарын хугацаанд бас туршилтуудаа хийгээд 27 оны намрын одоо шүлхийний тарилгыг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар хийхийг зорилго болгоод ингээ ажиллаж. За энэ ажлыг бол одоо манай бодлого төлөв хөдөлмөрсөд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга одоо боловч чулуун дарга яг хариуцаад ингээд ажиллаж байна. Эхний одоо төлөвлөгөөний дагуу энэ ажлууд явж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй. Ер нь цаашдаа энэ гаднаас худалдаж авдаг жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр худалдаж авж байгаа энэ вакцинуудыг бид дотооддоо үйлдвэрлэх бүхий л бололцоог энэ хоёр улсын хоёр хөрш улсынхаа энэ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллага лабораториудтай хамтарч хийх нь Монгол улсад эдийн засгийн хувьд ч тэр олон талаараа өндөр үр дүнтэй гэж ингэж бас үзэж байгаа гэдгийг бас хэлье. За дараагийн одоо та бүхэнд бас нэг танилцуулах асуудал бол энэ арь ширний асуудал байна. За манай хөдөө аж ахуйн салбарын одоо малчтын орлогыг нэмэгдүүлэх гол одоо хүчин зүйлүүдийн нэг бол малаас гаралтай түүхийн эдийг бид үнэтэй болгох, эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм л зүйл байна. Тэгэхээр хаягдаад байгаа энэ арь ширийг бид одоо эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд сая ингээд нөгөө ногоон тэжээл тариалахыг бид нар 17 аймгийн 25 суман дээр ингээд туршаад амжилттай болвол дахиад ингээд дэлгэрүүлнэ гэж байгаатай адил энэ одоо 6 сарын 20 дээр бид нар 5 аймагт зүүн 3 аймгаас бол үхрийн арьс, Хөвсгөл, Архангай аймгаас хоньны арьс авахыг энэ үндэсний үйлдвэрлэгчтэйгээ хамтраад ингээд туршилт маягаар хийж байгаа. Тэгэхээр энэ бол одоо сая наадмын 10 хоногийн энэ олон хоногийн амралтууд дуусаад өнөөдөр ингээд яг манай хөдөө аж ахуйн бирж дээр яг энэ ажлыг бас хариуцаж ажиллаж байгаа хүмүүс одоо яг өнөөдөр сургалтанд бас хамрагдаад аж ахуйн нэгжүүд эхнээсээ одоо тэнд бэлдсэн арьсуудаа татаж авах ажлыг бас
арьс нэхийгээ татаж авах үйлдвэрлэл рүүгээ авчрах энэ ажил руугаа ерөнхийдөө бас орж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд хамтраад ажиллах юм бол бас бидэнд бололцоо байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ дашрамд бол бас энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд манай энэ аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал технологиуд бол бас нэлээд сайн сайжирсан байна гэж ингэж бас үзэж байгаа. За одоо ингээ 2027 оны төсөв ингээд ерөнхийдөө саналуудаа аваад одоо нэгтгэгдэж эхэлнэ. 9 сарын 1-нд өргөн барина. Тэгээ тэр үеэр бол одоо нийслэлийн шинэ удирдлагатай энэ эмээлтийн зохицолбор дээр хөдөө аж ахуй яам улсын төсөв дээр алийг нь оруулах уу, нийслэл алийг нь оруулах уу гэдэг дээр бас өнөө өглөө бид нар яамн дээр бас хурал хийгээд ингээд ирж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа энэ баруун бүстэй ховдын аж үйлдвэрийн зохицолбор, төвийн бүстэй энэ Архангай, Өвөрхангай аймаг дээр байгаа энэ зохицолбор, энд Улаанбаатар хоттой бол эмээлт гэсэн ийм зүйлүүдийг бол ингээд хийгээ явах нь одоо арьс ширэн дээр бол их том өөрчлөлт авчрах юм байна гэж ингэж бас харж байгаа. Энийгээ бид хийж чадах юм бол энэ арьсаар хийсэн бүтээгдэхүүнийг одоо дөнгөж сая одоо 2 хоногийн өмнө ирсэн Тажикстаны одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгаар ирсэн Тажикстаны ерөнхийлөгчийн одоо айлчлалын бүрэлдэхүүнд багтсан одоо аж ахуй нэгжүүд бол Монголын арьс ширийг одоо авах бүр хамтарсан үйлдвэрийг Тажикстанд байгуулах хүртэл одоо сонирхлоо илэрхийлээд ингэж. Тэгэхээр бид нар бол мал эмнэлгийнхээ асуудлыг шийдээд өвчин энэ одоо юмаа шийдэж чадах юм бол энэ арьс шир бол эргэлтэнд орно гэж ингэж бас үзэж байгаа гэдгийг бас хэлье. За дараагийн нэг сэдв бол би бас аль болох товчхон та бүхний асуултанд хариулах цаг үлдээн. За дараагийн нэг сэдв бол ер нь бол Монгол улсад салбар дээр ер нь одоо гадна дотны төсөл хөтөлбөрүүд буцалтгүйд тусламж хөнгөлтэй зээлүүд одоо хэрэгжиж байгаа. За түүний мөн адил манай хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар дээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг олон хөтөлбөрүүд бас хэрэгжиж байгаа. Тэгэхээр би түрүүнд хэлсэн бид ингээд буцалтгүй тусламжч байсан энэ Монгол улсын нэрээр авж байгаа буцалтгүй тусламж. Эргэн төлөлт гэдэг бол өнөөдөр бид нэр зөв зөвтэй юмд ашиглаад ирээдүйд төлөх ёстой одоо ерөнхийдөө бол өргөс үг. Тэгэхээр энийг бид ингээд яг хөдөө аж ахуйн салбар дээр хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийг хөдөө аж ахуйн салбарын суур асуудлуудыг шийдэхэд зориулахын төлөө бид ингээд ажиллаж байгаа. За түүнийхээ үр дүнд энэ хоёр төсөл одоо манай одоо хөдөө аж ахуйн яам дээр одоо хэрэгжиж байгаа. Нэг нь бол захим оршоо төсөл, нөгөөх нь бол услахаатай газар тариалан төсөл, 3 төсөл хэрэгжиж байгаа. Нэг нь бол одоо хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат гэсэн ийм төслүүд хэрэгжиж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам дээр хөдөө аж ахуйн салбартай холбоотой астив төсөл гэдэг үндсэндээ одоо манай яам дээр 3, эдийн засгийн яам дээр 1 гэдэг ийм төслүүд байна. Тэгэхээр энэ төслүүдийг саяны одоо хэлж байгаа энэ мал эмнэлэг рүү, энэ арьс шир рүү одоо зориулах энэ одоо зүйлүүдийг одоо хийгээд ингэ ажиллаж байгаа. За өнөөдөр бас та бүхэнд нэр дамжуулж энэ Монголын одоо баялаг бүтээгч нарт бид одоо энэ гадаадын зээл тусламжаар одоо ямархуу одоо хөнгөлтэй зээлүүдийг арилжааны ямар банкудаар ямар нөхцөлтэй олгож байгаа вэ гэдэг энэ мэдээллийг бас хүргье гэж ингэж бас бодож байгаа. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбар дээр хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөр, энэ хөнгөлтэй зээл, энэ болгоныг бид нэр аль болох нээлттэй иргэдэд хүргэх ийм л одоо зорилго агуулж байгаа. Тэгэхээр би бас энэ хэвлэл мэдээллийнхэндээ хандаж юу хэлж яаг гэвэл манай хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гэсэн тэр одоо пэйж дээр тавигдж байгаа тэр мэдээллүүд бол зөвхөн сайд гардаг сайт биш ээ. Энэ бол хөдөө аж ахуйн салбар дээр хэрэгжих энэ төсөл хөтөлбөр олон зүйлүүдийг салбар хариуцсан одоо газрын даргаасаа ахуулаад мэрэгчлэтнүүд нь манай хөдөө аж ахуйн салбар яамны харьяа одоо мал эмнэлгийн газар үед юм эдгээр ингээд мэдээллүүдэд тавьдаг ийм зүйл байна. Тэгэхээр энийг та бүхэн хүргэж өгөөрэй гэж ингэж бас хүсэж байгаа. За үүний хүрээнд энэ хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжлийн төсөл 2 дахь үе шат гээд үүн дээр одоо Монгол улсын арилжааны 3 одоо банктай одоо гэрээ байгуулад хөдөө аж ахуй банк, худалдаа хөгжлийн банк, голомт банк гэсэн ийм 3 банктай гэрээ байгуулад за 199 орчим, за 200 орчим тэрбум төгрөгийн нэг хөнгөлтэй зээлийг олгохоор шийдвэрлээд ингээ ажиллаж байна. За үүн дээр бол манай сангийн яам маань бас маш идэвхтэй ажиллаж энэ зээлийг одоо зарцуулах эрхийг нээлгэх тал дээр манай сангийн яам, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам ингээ бүгд Азийн хөгжлийн банк гэдэг ингээ хамтдаа энэ ажлуудыг бас ингээд эхлүүлж байгаа. За ингэхдээ бид энэ 200 тэрбум төгрөгийг Монгол улсад хэрэгжиж байгаа энэ үндэсний томоохон хөтөлбөрүүд жишээ нь одоо цагаан алт хөтөлбөр, хүнсний хувьсгал, атар дөрөв баян, шинэ хоршоо яг энэ нөгөө анхнаасаа төрийн дэмжлэгээр явж ирсэн энэ төсөл хөтөлбөрүүдийг
цааш нь хөгжүүлэх буюу дараагийн үе шат болох экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд олгоно гэсэн ийм чигтэй. За тэгээ үүнийхээ хүрээнд бол бид нэр үндсэндээ нэг 15 одоо чиглэлийг банкудад одоо энэ чиглэлээр олгоё гэсэн одоо ийм зүйлээ бас ярилцаж тохиролцсон байгаа. За энэ дээр бол махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд энэ бол одоо төв суурин газрынх ч орж байна. Экспортынх ч орж байна. Дараа нь сүүн бүтээгдэхүүний асуудлууд. Одоо энэ сүүний урамшуул олгогдсонтой болсонтой холбогдуулаад шингэн сүүний одоо хэрэгцээ нэлээд өссөн. Нөгөө талдаа шингэн сүүний хангамж бас нэлээд өсөж байгаа. Тэгээ энэ дашранд бол одоо бас сүүний одоо урамшууллуудыг тодорхой саруудад өгдөг. 2 сарынх нь ороод 3 сарынх нь ороогүй байгаа. Бид сангийн яам руу одоо 3 сарын одоо энэ шингэн сүүний урамшууллыг олгоё гэсэн ийм одоо хүсэлтэй салбар доторх одоо төсвийнхөө зохицуултуудыг хийгээд одоо хургуулсан байна. Тэгэхээр энэ удахгүй шийдэгдэнэ гэдгийг бас хэлье. Яагаад гэвэл маш олон энэ фермерүүд, маш олон сайлчид сүүний урамшуул хизээ орох гээд байна гэдэг мессежийг одоо биднэр лөө ирүүлээд байгаа учраас би зориуд энийг тодтогч бас хэлж байна. За арьс шир боловсруулах дээр бид нэр гүн үйлдвэр одоо боловсруулалтын асуудал руу орох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол гүн боловсруулалтаар хийсэн арьс ширээ бид эдийн засгийн эргэлтэнд оруулах бололцоо бол бидний өмнө бол бас маш их байна. Гадагш нь гаргахч бололцоо байна. Тэгэхээр бид зүгээр арьс ширийг одоо гүн боловсруулах үйлдвэрүүдэд бол хөнгөлтэй зүйлийг олгоё гэсэн ийм чигтэй. За ноос ноолуурын асуудал. Жишээ нь одоо ингээд ноосыг угаадаг болсон. Ноолуурыг одоо самандаг болсон. Одоо дараагийн шат бол эрх үйлдвэрийн асуудал. Энэ санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Тэгэхээр одоо Монгол улсын томоохон 5 аж ахуйн нэгжний консорциум байгуулъя гэж байна. Зээл авъя гэж байна. Тэгэхээр эднэрт ингээд энэ зээлнээсээ олгоно гэсэн ийм одоо бодолтой. За эрчимцэн мал аж ахуй. Дээрээс нь одоо жишээ сайн нэг сошиалор яваад илээ шүү дээ. Ингээд 4 улирлын хүлэмж өгчвөл би одоо дэлхийд одоо маш ховор одоо тансаг хэрэглээнд ордог усан үсмийг тариалж байна. Тийм хүмүүс зориулсан маш хөнгөлөлттэй энэ зээлийг бид энэ хүлэмжинд оруулж авах жишээтэй. Жишээ нь зойрны асуудлууд байна. Зойроо бид нөөцлж чаддгүйгээс болоод ургацаа тарьдаг, авдаг. Тэгээ маш хурдан зарж борлуулах юм руугаа ордог, хямд зардаг. Тэгээд наадмын наан манах төмсгүй болдог, төмсний үн өсдөг. Ийм л одоо тогтолцоо байгаа шүү. Тэгэхээр энэ зойр барихад зориулж одоо бас бид тодорхой хэмжээнд энэ зээлийг олгоё гэх. Ерөнхий сайд бол одоо бид нар энэ хаврын тариалтын үеэр Сэлэнг аймгийн орхон суманд очиод ингээд ажиллаж явах үед олон тариаламжтад бидэнд зойр хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр нэг хоёр өөр ойлголт байгаа байхгүй. Жишээ нь улсын төсвөөр барьж байгаа зойр бол одоо 2 тэрбум, 3 тэрбумаар механикцсан зойр барьж шít. Гэтэл бидний очисон тэр одоо аж ахуй нэгж бол 850 сая төгрөгөөр шаардлага хангасан 100 тонны зойр барьсан байх жишээтэй байгаад. Тэгэхээр эн чинь бас нэлээд мөнгөний зүрх гараад байна. Тэгэхээр ер нь хувийн аж ахуй нэгжүүдэд бид төсвөөс зойр барьж өгнө гэхээсээ илүүтэйгээр хувийн аж ахуй нэгжүүдэд зойрны дэмжлэг хөнгөлтэй зээл олгочвол тэд тариад болоод хадгалаад байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энийгээ бас оруулах гэх мэтлэнгээр за дараагийнх нь бол энэ цөмсөргийн аж ахуй нэгжүүд. Одоо бид энэ рүүгээ анхаарахгүй бол ер нь болохгүй нэ гэж ингэж бас үзэж байгаа. Тэгэхээр энэ цөмсөргийн аж ахуй нэгжүүдэд бас зээл олгоно. Дээрээс нь энэ нөгөө та бүхэн санаж байгаа бол одоо малын гаралтай түүхийн эдээр хийгдэж байгаа энэ бордооны асуудлууд. Жишээ нь одоо өнөөдрийн хуралд бол манай хөдөө аж ахуйн корпорацийн захирал одоо цогцсарын захирал оролцож байна. Тэгэхээр бид энэ хавар нэг том одоо туршилтыг одоо эхлүүлсэн гэж би та бүхэнд хэлчихсэн. Тэр юу гэхээр малын ясаар хийсэн тэр бордоог газар тариаланд бид одоо туршиж эхэлсэн. За энэний үр дүн бол бас дахиад энэ 10 сар гээд энэ намрын ургац хураалттай цуг гараад ирнэ. Тэндээс хөрсний асуудал, хөрсөнд үржин шим өгж гэнэ үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөө талдаа дээр нь ургаж байгаа юмд тэр нөлөө үзүүлж байна гэх. Тэгээ энийг манай ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн маш нарийн судалгаа гаргаад ирнэ. Тэгэхээр энэ ясны бордоо, ноосны бордоо, тэр юуны хүрэн үрснээс гаргаад байгаа тэр гүминий бордоо гэдэг энэ дотооддоо үйлдвэрлэдэг бордоонуудыг бид нэр газар тариалангийн салбар руу оруулах. За эндээс эерэг үр дүн гарч ирээд ингэх юм бол нөгөө Улаанбуудаа урамшуулал гээд одоо өгж байгаа энэ мөнгнөөс тодорхой хувийг нь одоо шууд бордоогоор өгөх. Тэгэхээр нөгөө талдаа бол одоо ясаа үйлдвэрлэлд оруулж байгаа тэр үйлдвэрийг дэмжиж, ноосоор бордоо хийж байгаа тэр дотоодын үйлдвэрлэлүүдээ бид дэмжих ийм болцоо бас бүрднэ гэж. Тэгэхээр энэ дээр одоо үр дүн гарсны ар дээр 11 сар журман дээр одоо бид газар тариалангийнхантайгаа бас санал солилцож байгаад ингээ оруулна гэдэг. Тэгэхээр яг ийм аж ахуй нэгжүүдэд бид нэмүүртэг шингэсэн ийм аж ахуй нэгжүүдэд энэ зээлийг олгоно. За зээлийн нөхцөлийг нь би давчхан дурдчихъя. Жилийн 9% хүүтэй 7 жил хүртэлх хугацаатай үүнээс 3 жилд нь бол нөгөө үндсэн төлбөрөөс нь чөлөөлөөд тэгээд $150,000
3 сая буюу 10 тэрбум төгрөгийн одоо зээл авах ийм болцоо энэ банкудаар олгож байгаа. Тэгэхээр энэ бол хөдөө аж ахуйн яамаар дамжиж хэн нэгэн сайд хэн нэгэн дарга мэдэж шийдэхгүй. Энийг бол саяны миний нэр дурдсан арилжааны банкуд руу энэ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд банкндаа хэлнэ. Банкнаас энэ төслийн нэгждэр ирэн төслийн нэгж төслийг нь судална. Ингээд 2 үе шаттай 3 дамжлага дамжиж хяналт тавьжээж явна. Хэрвээ энийг зориултын бус ашиглах ийм байдал гарах юм бол энэ 7% одоо жилийн 9% хүү өдрөөр арилжааны хөрвүүгээ ингээд шилжих ийм одоо хатуу зохицуулттай ийм л одоо зээл бас олгож байгаа гэдгийг бас би та бүхэнд хэлье. За товчхондоо хөдөө аж ахуйн салбартай холбоотой өвлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой ийм зүйлүүдийг бас одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлт. Тэгээд дээрэс нь энэ зээлийн одоо олголтын асуудлыг бас та бүхэнд мэдээлье гэж нэг одоо танилцуулж байна. За ингээд бидний танилцуулга бол дууслаа. Тэгээд та бүхний асуултанд одоо чөлөөтэй хариулъя. За энэ бол нэг хоёр асуулт байна. Нэгдүгээр одоо жалган хаягдаад байгаа энэ хоньны нэхийг яаж эргэлтэнд оруулах вэ? Та сая арь ширийг одоо өсчил эргэлтэнд оруулах тухай ярьлаа. Тухайлх юм бол хоньны нэхийг яг одоогийн байдлаар яаж эргэлтэнд оруулах гэдгийг шийдэх юм бэ? Өмнөд хөрш гэхэд одоо хоньны нэхийг нэгдээд бүх байдлаар одоо бүтээгдэхүүн гаргаад бодлоо гаргаж идэв. Тэгэхэд Монгол болвол яг жалган хаягдж шүү дээ өнөөдрийн байдлаар нэгдүгээр. Хоёрдугаар ногооны үн эрс мэдлээ. Шар манжин 8,000 1 кг хүмүүс 4,000 төгрөг байна. Энэ асуудлыг юу хийх вэ? Шинэ хувцсны ногоо гэдэг нь бас тодорхой төвшин бас үнэний асуудлыг бас хөндөж тавьгүй. Монголын газартай хамтарч ажиллах юм гэдэг юм. Хоёрдугаар шинэ хоршоо төслийн эргэн төлөлт хэдийгээр сайн байгаа боловч үр дүн ямар байна вэ? Одоо малчид одоо юу гэдэг ярилцаж хэлж байгаа хоршоо байгуулсан нэртэй нэг зээл авчдаг. Ийм асуудал бас орон нутгад явагдаад байна. Ийм асуудал дээр их анхаарч байгаа юм бэ. Өвчний асуудал дээр 50 гаруй хүнийг одоо зохицуулаад байна гэж юм. Тэгээд эргээд одоо энэ вакцины чанарын асуудал өнөөдөр ямар байна вэ? Энийг бас хууль хэрэглэлийн байгууллага шалгуулна гэж та мэдчихсэн. Энэ өнөөдөр юу болж байна вэ? Тэгээд яг энэ баруун аймаг гарсан шинэ төрлийн шүлгийн дээр хэдэн малыг устгалд оруулаад одоогийн байдлаар хэдэн малчин нөхөн төлбөрийг олгосон бэ? Энэ дээр бас тодорхой мэдээ. За асуултанд хариулъя. Эм21 сайтын за малын арь ширтэй холбоотой тухайлбал одоо хоньны нэхэттэй холбоотой асуудлыг ярьж байна. Үнэхээр одоо энэ бид хоньныхоо нэхийг хаяад 10 жил одоо болсон байна. Үндсэндээ одоо чинь жилдээ л 10 сая ярсыг одоо бид ашиглахгүйгээр хайж гинэ гэсэн юм харамсалтай дүн мэдээтэй 10 жил болж байгаа. Тэгэхээр энэ 10 жил болцсон энэ одоо тогтолцоог бид одоо сэргээхийн төлөө одоо бас эхний алхмуудыг л тавьж эхэлж байна. Тэгэхээр бас яг уу энэ 10 жилийн хугацаанд бас шинжлэх ухаан хөгжиж байна. Манай үйлдвэрлэлүүд нөгөө цагаан алтын хүрээнд бас технологи юмнуудаа шинчилсэн байна. Жишээ нь одоо хоньны арьсан дээр гэхэд би нэг зүүн аймагуудаар ажиллаж байх үедээ арьс шир яагаад хаягдаад байгаагийн шалтгааныг бас яг одоо 3 төрлийн арьсан дээр ингээ харуулсан шүү дээ. Жишээ. Та бүхэн одоо анзаарсан уу? Жишээ нь хоньны арьсан дээр хэрвээ хонио бид нар тэр туулга муулга тэгээд дээрээс нь тэр угаалга өдрөө маш сайн хийж нөгөө энэ хувалц хачиг хувалснаас нь салахгүй бол нөгөө тэр сайхан хоньны арьс чинь хэдийгээр том сайхан арьс байгаа гэлээгэхдээ үйлдвэрлээд гаргаад ирэхээр нэг цоохор өрөө юм л болт юм байна. Хэдийгээр өнгө зүсэн сайхан болсон ч гэсэн. За тийм шалтгаанаар нэгдүгээр таягдаад байна. Хоёрдугаарт нөгөө үнгүй болцсон учраас тэрийг нөгөө бойнд оруулаад айтайхан салгаж авах нөгөө нэг цоорохгүй урахгүй байх тэр юм чинь байхгүй болоод энэ тэнд нь цоолдгоос болоод авдгүй юм байна. Гуравдугаарт дулааны үйлрэл буюу энэ зуны хар халуунд нөгөө үхрийн арьс хоньны нэхийг чинь зүгээр хумед боогоо тавьчвал муутчаад. Тийм учраас нөгөө дээр үед байдаг тэр давсалдаг гэдэг энэ гурван юмыг хийчих юм бол хоньны арьс одоо үн босох гээд байна гэж ингэж үзэж байна. Тэгэхээр манай энэ арьс ширний үйлдвэрүүдээр бид нэр яагаад ингээд нэг 5 аймаг яриад байгаа юм бэ гэхээр тэр ингээд дурандаа сонгоцоогүй байхгүй юу? Энэ ингээд унтсан ямиг босгохын тулд энэ арьс ширний үйлдвэрийнхэн бол зүүн аймагаас үхрийнх нь арьсыг авал арай том байдаг. Гэхдээ дундуур нь бас хоньны арьс авч үзье. Гэхдээ саяны одоо шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Хөвсгөл аймаг, Архангай аймагаас хонь голдуу авнаа. Хажуугаар нь үхэр авч үзнэ.
Гэт ингээд аль туршилт ер нь бол туршилт хийж байна бид нар. Тэгээ эндээс үр дүн гарна гэж бодож. Үйлдвэрлэл дээр бол нөгөө хоньны арьсыг одоо энэ гадны улсад одоо арьсыг бол ингээд даавуу шиг болгочдөг тэр технологи манайд байна. Дээрээс нь нэг том технологи орж ирж байгаа нь хоньны арьснаас ингээд яг голыг нь аваад нөгөө гогд могод гэдэг ингээд юмнуудыг нь хайдаг байлаа шүү дээ. Тэрийг нь аваад эргүүлээд желатин болгодог үйлдвэр одоо энэ Дархан хотод бий болоод үйл ажиллагаа эхлэх гэж байна. Тэгээд тэрнгээр бас бордоо хийж болно. Тэгэхээр ингээд технологи сайжирч хэрэгэлсэн байна. Үйлдвэрлэлүүдийн хүчин чадал сайхан болсон байна. Нөгөө талдаа бас энэ жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчид энэ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд нэг гомдлыг ярьж байна. Жишээ нь манай энэ арьс ширэн бүтээгдэхүүнээр ингээд гутал цүнх тэлээ бол алужээ одоо маш сайн болцсон тийм үү. Тэр үдгийн хэл энэ олон улсын оюу толгой энэ одоо олон улсын томоохон уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагад хангах хуйцаар ажлын гутал хийгээд эхэлсэн. Ажлын гутал. Харамсалтай нь харин яаж ийн үг гэхээр Монгол улсын хилээр 30 цент буюу 1300 төгрөгийн гутал орж ирээд байгаа. Тэгээ энийг тэгээ гайлын экспортын импортын татварыг нэмчихье гэхээр манай 20% нэмээд 3000 дээр 3600 болгоод ямар ч нэмэргүй шүү дээ. Тэгэхээр ийм зохицуултыг бол одоо хийж өгөөч гэдэг зүйлийг бас ярьж байгаа. Тэгэхээр энийг бид бас хийх ёстой юм байна. Дээрэс нь хоньны арьсыг та тухайлан асуусан учраас хоньны арьсны хэрэглээг бид яаж гаргаж ирэх вэ гэдэг дээр бол энэ үйлдвэрүүд бас ухаан бодлоо зарцуулж байна. Жишээ нь одоо зарим нэг сургуулиудтай хамтраад одоо нөгөө гаднаа өмсдөг одоо гудамд өмсдөг гутлаа тайлаа сургууль дотор өмсдөг штэ. Гутлаа сольдог. Тэрэнд өдөр ингээ зарим одоо сургуулиуд хамтарч ажиллаад сургуулийн дотор өмсдөг гутал хийлгээ эдэр гэдэг ийм зүйлүүд бол тавьж байгаа юм бил. Тэгэхээр ер нь бол бид ингээд ямар ч байсан энэ 10 жил болж байгаа юмыг босгохын төлөө үйлдвэр чичээж байна, төрийн бодлогоч байна. За эхний ээжинд уршиж үзлээ, дулааны улиралд бас тодорхой үр дүн гарах одоо шинжүүд гарч байна. Одоо өнөөдөр гэхэд одоо наадмын өмнө 500 үхрийн арьс доронтоос ачигдсан. За одоо нэг 1000-аад арьс бас тэнд үхрийн арьс бэлэн болж байгаа гэсэн мэдээллүүд байх жишээтэй. За нөгөө хөвсгөл арга хангайхан маань одоо яг ингээд одоо аваад эхэлж байна. Энэ чинь одоо наадмын өмнөхөн одоо үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа шүү дээ. Гэх мэтлэнгээр. За энэ нэг их асуулт. За дараагийн асуулт энэ өвчний асуудал байна. Би хэлээд байгаа тэр ер нь л одоо энэ 50 тэрбум төгрөг тавиал тэгэл жил болгол өвчин гардаг. Тэгээ зарим үед бол өвчнөөч нуучдаг, дарчдаг. Тэгэл ингээл явж байгаа шүү дээ. Ер нь бол. Тийм учраас ер нь энэ хариуцлагын асуудлыг бол ярьж байгаа. Тэр вакцины худалдаа авалттай холбоотой тэр асуудлыг бол хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм билээ. Тэгэхээр тэрийг бол хууль хяналтын байгууллага тайлбар өгөх байхаа. Миний хувьд хариуцлагын асуудал юу яригдах вэ гэхээр энэ одоо яг мал эмнэлгийн ерөнхий газрын дарга өөрөө томилдог энэ босоо удирдлагатай мал эмнэлгийн аймгийн дарганараас үнэхээр энэ өвчин гараад байгаа энэ үед мэрэгжлийн арга хэмжээ аваагүй, мэрэгжлийн удирдлагаар хангаагүй. Зүгээр л сулдна хаяал ингээл наашаа уцтаж яадгүй нэг вакцины нэгтгэл нэг тийм байдлаар үйл ажиллагаа явуулсан энэ аймгийн дарга нарыг аймгийн мал эмнэлгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөө гэж. За би энэ хүний асуултанд хариулж дуусгаж байгаа. За байж. За дараа нь энэ нөгөө нэг малын одоо саатныг өвчин гарсантай холбогдуулаад 2 аймагт бол үндсэндээ 4075 үхэр устгасан. Тэгэхээр энэ одоо устгасан малын нөхөн төлбөрийн асуудал одоо яг яригдчихэж байна. Тэгэхээр эн чинь нөгөө яг хуу 4075 одоо үхрийн устгасан баримт бүх юмнууд нь байх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр тэр бичиг баримт бүрдүүлэх энэ ажлууд одоо яг тэр устгасан ховд Баян Улгийн аймагуудад хийгдэл ингэ явж байгаа. За ногооны үнэтэй холбоотой асуудлыг ярьж байна. Үнэхээр одоо бас бид ер нь энэ махч байна, ногооч байна. Ер нь одоо ингээд яг энэний асуудал руу ингээд нэг ороод ирэхээр яг одоо бид ингээд бүр судалгаа хийлгэлээ. Бүгд найрамд хятад ард улсаас наадмын өмнө одоо Монгол хүмүүс дуусаад хятад хүмүүс орж ирж штэ. Яг одоо ингээд тэр хятадын нэг аж ахуйн нэгжээс аваад Монголын хилээр дамжаад Барс дээр хэдээр ирж байгаа юм бэ. Барс дээрээс гараад одоо нэг дэлгүүрт очиод хэдээр зарагдж байгаа юм бэ. Барсаас ингээ одоо хятадаас авчирсан энэ хүмүүс Барс дээр нэг 1400-аар наадмын өмнө ирж штэ. Тэндээс нэг 1600-аас 1800-аар зарагдаж байна. Гэтэл дэлгүүр дээр очихороо 3500 болчихсон. Ийм л зүйл байна. Яг бодиттой юм. Тэгэхээр энэ дээр бол одоо бид энэ ногооны одоо яг наадмын өмнө бол нөгөө төмсний үн өсдөг, ногооны үн өсдөг гэдэг нэг ийм одоо зовлон.
Тэгэхээр энэ дээр бүр яг ингээд бодиттой замын зураг одоо бид нэр хийлээ л сая хөдөө аж ахуй яа. Ийм зүйлийг хийлээ. Одоо бол яг хуу наадмын одоо ард дээрээс ахуулаад 7 сарын 20-наас ахуулаад нөгөө Цэлэнг аймгийн Орхон сумын Ширийн баригад гээд одоо Монгол улсад хамгийн түрүүнд одоо эртний одоо эрт ургац гаргадаг. За тэндээс бол одоо төмснүүд ирж эхэлж 3500-аар гарч байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байна. За ингээд энэ төмс ингээ хэрэглээнд нэвтрээд үүний ард дээр одоо 9 сар гаргаад одоо шинэ ургацын намрын ургацын одоо төмснүүд хүнсний ногоонууд нийлүүлэгдээд явна. Төмс хүнсний ногоон дээр бол бид нэр өнгөрсөн үеийн мөн үеийнхээс бол ахиу тарьж чадсан. Нөгөө талдаа байгаль цаг үүр дээрэс нь энэ хүнсний ногоочд бид нэр тэр хөнгөлөлтөө зээл механикжуулалтын зардал тэр дээрээс нь одоо нөгөө хавар тариалахад шаардлагатай байгаа хям дүнтэй шатхуун гэд. Тэгээд нөгөө төмсний үрийн асуудлыг хүртэл одоо хавар тариалах үргүй байж хахад бид одоо тэр үрийнх нь асуудлыг хүртэл шийдээд 50% урчилгаа 50% хөнгөлөлт байсныг нь зээлээр өгчээснийгаа бүр сүүлдээ чинь 25 100% төр өгч ингээд тариалтыг нь аль болох дэмжиж байгаа. Тийм учраас бол одоо харьцангуй энэ ирэх өвлийг бол бид нэр энэ хүнсний ногооны хувьд бол тасалдахгүй гарнаа гэсэн ийм л одоо бодолтой байгаа гэж хэлье. За болов уу? За тийм. Хоёр аймгийн математикийн газрын дарааг төлөөлөх гэж байна. Ямар аймгийн математикийн газрын дарааг төлөөлж байгаа. Тэгээ улсын хэмжээнд 530 мянган га тариалт хийж байгаа. Урьдчилсан тооцоогоор хэд орчим гаагаас ургац авахар төлөвлөж байгаа юм. Ургац авах хүн хүчний хувьд ер нь хэд орчим төгрөгийг одоо бас энэ уусрах ажил цуглахаар бас төлөвлөж байгаа юм. Урьдчилсан тооцоо ямар хөө болсон юм. За тэгээд энэ өнгөрсөн жилээс эх жилээс дотоод төлөвлөсөн вакцинаар тооцоогоор одоо тарилга юм чинь математикийн ерөнхий газраас болохоор одоо чөлхийн вакцин дотоод үйлдвэрлээд тарилга хийхэд бас асуудал их байна. Тухайлх юм бол одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа вакциныг олон жилийн туршид одоо судалгаа хийсний үндсэн дээр тавьдаг. Дор хаяж одоо нэг вакциныг нэг хвшлийн вакциныг зөвшөөрөхөд 10 жил зарцуулдаг гэж байгаа. Тэгэхээр нэг эрэгчлээс ингэхээр энэ яаж байгаа энэ дээр ямар төрлийн судалгаа явуулж байгаа юм. Энэ асуудлыг хэвчээ. За тэгээд махны үнийг бас ер нь хавар хоолны гэж яригдаад байсан. Одоо хүртэл махны үн 100-аар байна. Нэг хон дээр 700 төгрөг байна. Одоо манай иргэдийн хамгийн цалингийн доод хэмжээ 700 гаруй төгрөг байна. Тэгэхээр бараг 701 сарынхаа цахилгаал нэг хон аваад шүү дээ. Тэгэхээр одоо энэ махны үнийг буулгах асуудал дээр ямар хөө арга хэмжээ авч байгаа юм. Гадны улс руу болохоор 1 кг махаа 10 гаруй төгрөгөөр нэг 6 доллар өгөө. Тэр хавцаагаар 12 мянган төгрөг 13 мянган гаргаад байгаа юм дээ. Дотоод 1 кг мах бараг 28 өхийн мах 30 мянган төгрөг. Энэ дээр ямар асуудал байгаа юм. За ийм асуудал байна. Ингээд нэг нэмээд манай нэг нэмээд. За. 25-аас 28 кг-тай хязгаарлан соёлын мах 300-аас хойно 300-аас 350 байгаад Улаанбаатар 700-аас 750 мянган төгрөгөөр авч шүү дээ. Тэгэхээр дэлгэр цаг ирсэн байна. Гэтэл одоо энэ хөөрөлтийг нийслэл бий болоод байна. Тэгэхээр энэ дээр одоо стратегийн хүсэн дээр тодорхой одоо асуудлуудыг холбогдох газруудтай хамтарч өдөртөө хийх цаг болсон юм шүү. Энэ дээр За ургац хураалттай холбоотой асуултаас эхлэе. За одоо 530 мянган гаад бид нар Улаанбуудаа хүнсний ногоон тэжээд одоо тэгэл араа бус гэж бүх юма тариал ингээл 530 болж байна. За энэний маань ургацын нөхцөл байдал ямар байгаа вэ? За одоо ингээд энэ цагаагаарын энэ 6 сарын хүүтрэлт тийм үү? За ингээд олон хүчин зүйлүүд яаж нөлөөлөх вэ? Байна вэ гэдэг яг бодиттой тоон бол 8 сарын 20-оос 25-ны хооронд ургацын баланс гэдгээр гарч ирнэ. За тэндээс бол харин гаагаас хэдийг авах нь уу? Тийм үү? Улаанбуудайн чанар нь ямар байх нь уу? Гэт ингээ олон зүйлүүд нь тодорхой болдог. За үүнийхээ үндсэн дээр одоо энэ хүнсний ногоогоо хурааж авахд ер нь бол яг хүн хүчний асуудал бол эн чинь ганц хүнсний ногоон дээр л гарчих гэдэг. Тэрнээс бол одоо Улаанбуудаа үр тариа бол нэг тийм асуудал биш юм бэл. Тэгэхээр одоо 20 мянган га тариалсан хүнсний ногоогоо одоо нэг цан зохиулчихгүйхэн шиг, хямрам зохиулчихгүйхэн шиг яаж авах вэ гэдэг дээр хэдий хэмжээний ургац авах гэдэг нь вэ? Аж ахуйн нэгжүүд маань тэр чинь бол одоо төрөөс одоо тэр хүмүүст мөнгө өгөхгүй шүү дээ. Аж ахуйн нэгжүүдэд ийм ажиллах хүч байна гэж ингэ санал болгох байхгүй. Тэгэхээр нөгөө
аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө авах ургацынхаа хэмжээ, тэндээ ажилладаг хүн хүчнийхээ асуудал гээд олон зүйлүүд байна. Тэгээд тэрэн дээр харин нэг юм байдаг. Нөгөө өдөр болгон одоо юу гэдэг юм тогтмол 100 ч гэдэг юм уу 90 ч гэдэг юм уу тэх юм уу эсвэл хийснээр нөхөө гэдэг л энэ л юм дээрээ зогсчул болцдог юм билээ. Тэгэхээр энийг ч гэсэн бид нэр эртхэн хийнэ гэж ингэж одоо бодож байгаа. За шүлхийн вакцины асуудал ярьж байна. Гэхдээ ер нь одоо ингээд нэг Монгол улс ер нь дотооддоо юм хийхгүй ингээд нэг жил болгон 30 тэрбум төгрөгөөр одоо вакцин худалдаж аваад идэг. Гэтэл одоо биокомбинат нь болохоор дотооддоо үйлдвэрлэдэг вакцинуудаа хийгээд идэг. А дээрээс нь шүлхийг хийчих бололцоо техникийн хувьд болцоод идэг. Тийм үү? А тэгэхээр энийг ингээд нэг хийлгэхгүй байх тэр гэдэг юм уу нэг ийм зүйлүүд бас их мэрсэр явах юм. Энэ хавраас хойш би анзаараад байгаа шүү дээ тэр чинь. Энэ нэг юм одоо гарч ирээд худлаа ярьж айн л гин зөндөө юм болж байгаа. А миний утас руу таны наадах чинь бүтэхгүй айж гээл биччихэл байна. Зөндөө юм болж байна. А гэхдээ энэ яамны бодлого гэдэг чинь хэн нэгэн хүний сошиалор дайсан үгэнд явах юм уу? Яг энэ төрд ажиллаж байгаа энэ аль хариуцсан хүмүүсийнхээ хэлсэн, ярьсан судалгаа бүх юм дээр суурилж явах уу гэдэг л юм байгаа шүү дээ. Тийм учраас энэ дотооддоо үйлдвэрлэх энэ болцоо юул нь бол олон жилийн өмнө бас суурин тавигдсан бил. Харамсалтай нь энэ хийхгүй явсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Тийм учраас бол энэ дээр яг одоо энэ ажил хариуцаад энэ төр тангараг өргөө цалиу аваад ажиллаж байгаа энэ хүмүүсийнхээ үгээр л одоо бид төлөвлөлтөө хийгээд ингэ явж байгаа гэдгийг бас хэлье. А тэр нөгөө нэг вакцины хийгээд одоо тэр хээрийн туршилт гэдэг зүйл бол зайлшгүй хийгддэг юм байна. А ирэх хаврын тариаг бид нар яагаад хийж чадахгүй болж байгаа гэхээр яг тэр ном журмынхын дагуу хээрийн туршилтаа бид хийх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр хээрийн туршилтаас эерэг үр дүн гарах юм бол намар тарих гэдэг. Тийм тэгээд яг хуу хэн шин гэхдээ болохын төлөө л одоо энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэд одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчид бүгдээрээ л энэ тухайнаа оролдуулж байна. А тэгвэл энийг бид бас яг дангаараа ингээд бүгдийг шинээр хийж байгаа юм бас биш. Энд чинь хажууд ингээд энэ Оросын холбооны улсын Владимирийн ингээд маш том одоо эрдэм шинжилгээний хүрээлэн байд юм. Бүгдээр нь хятад ард улсад Ланжоугийн ингээд маш том хүрээлэн байна. Бид одоо саяны СААТ-1-ийн вакциныг Ланжоугаас 1.6 сая тонн аваад ингээд тариад ингээд явж байна. Одоо Оросын холбооны улсаас бид нэр 2 сая тонн авч байна. Гэт ингээд бид хүссэн хүсээгүй эндээс л авч байгаа байхгүй. Тэгэхээр эднэртэйгээ хамтраад дотооддоо савлах нь магадгүй одоо жилдээ зориулаад байгаа 30 тэрбумыг магадгүй бид нэр 15-6 руу магадгүй 20 руу одоо болгочихчихлээ үр дүн. А дээрэс нь бид ингээд вакцины бэлтгэл бэлэн байдал гэдэг чинь өөрөө туйлын чухал юм. Яагаад ингээд сая анзаарч байгаа нөхөр сая энэ 4075 өхрийг бид нар устгачаад байна шүү дээ. Тийм чи өдөрт 200-аад өхөр устгаа яваад байгаа байхгүй. Харамсалтай байгаа шүү дээ. А гэтэл нөгөө нэг вакцины худалдаж авах процесс чинь ямар бид нар дотооддоо биш олон улсаас авч байгаа учраас хийл гайл одоо тэгэл цагийн зөрүү мөрүү гэл ингээд маш их хугацаа ороод байгаа байхгүй. Аль болох хурдан аваад хаад. Тэгэхээр дотооддоо бид нар юмаа үйлдвэрлэдэг бол 72 цагийн дотор дор нь асуудлыг шийдчих болцоо бүрднэ л гэсэн ийм өөдрөг зорилттой байгаа гэж ингэж бас хэлье. За тэр махны үнэтэй холбоотой асуудал ярьж байна. Үндсэндээ яг хуу махны үнэн дээр одоо хэний янааг л анхаарлаа л одоо бас хандуулж байгаа шүү дээ. Энэ чинь бас хүний амьдрал дээрээс нь энэ инфляцид маш өндөр нөлөө үзүүлж байгаа. Тийм учраас засгийн газрын одоо тогтоолууд дээр, албан даалгаврууд дээр энэ төв суурин газрын махны хэрэгцээг одоо нийслэлч бай, аймагч бай өөрсдөө одоо тэр нөөцөө бүрдүүлээ гэдэг ийм зүйлийг албан даалгавраар өгсөн байна. За үүний хүрээнд аймагуд бол одоо бас тодорхой хэмжээнд нөөцөө бүрдүүлэх ажил руугаа орж байгаа. Нийслэл бол нэлээд бодиттой ажиллаж байгаа. Бас ингээд нөгөө ажлын хэсгээ байгуулсан, нөгөө худалдаа авалт юмнуудаа яаж зохион байгуулах уу, арай өөрөөр яаж байгуулах болцоо байна уу гэдэг ингээд 44 хүн хүртэл одоо хурлаа хийлээ гэдэг ийм зүйлүүдийг бол ярьж байгаа. Тэгэхээр энэ нөгөө намрын одоо энэ одоо юугээр мал худалдаж авах нөөцөө бүрдүүлэх энэ ажил руу нийслэл бол урд өмнөх хэмжээнээс нь илүү одоо бэлднэ гэсэн ийм л одоо том зорилготой байгаа. А яг одоо хөдөөний малчин малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй шүү дээ. Тийм ээ. Тэр бол одоо тэр хүний өмч. Одоо сая ингээ хорхог боодогоо бид нар бүгдээрээ л явлаа. Тэгээ би бас 3 хоног явлаа. Тэгээ хөдөө ингээ малчтай уулзаад ингээ явхад бол бас яг л хэлж байгаа. Одоо хорхогны хойно бол одоо 500 600-аас доош өгөхгүй л гэж. Ямааны боодог бол одоо 450-аас буулгахгүй л гэж байгаа шүү дээ. Тийм л байгаа. А гэхдээ өнөөдөр өглөө бол одоо яг энэ нөгөө Дэнжи мянга дээр эн чинь 3 шат байгаа байхгүй юу? Дэнжи мянга дээр.
Одоо ингээ хөдөөнөөс ингээ мах ачаад ирсэн хөдөөний төхөөр хүлдвэрүүдээс аваад ирсэн одоо 3 машин өнөд ингээ хаалга хааж шít. Хүн авахгүй ингээ. Тэн дээр одоо хоньны мах нь 19, үхрийн мах нь 21 гэдэг ингээ нөгөө бөөний үн гэсэн үг байхгүй. Яг хөдөөнөөс ачиж ирсэн үнэ. За одоо Доронт аймаг дээр би өнөө өглөө над руу одоо миний нутсан дээр байна зураг байна. Одоо тэр мал төхөөрөх үйлдвэр дээр маш их адуу байна, маш их үхэр байна, хонь байна. Ажлаа төхөөрөд явчих гэхээр энд борлуулалт байхгүй болчиход байна гэдэг зүйлийг бүр төсөлтийг над руу одоо явуулсан байна. А гэтэл Дэнжи мянга дээр яаж нөхөр нөгөө машинаас буугаад дараагийн машин руу очихдоо тэр чинь 3-4 мянга нэмэгдчихэд шүү дээ. А тэндээсээ гараад дахиад лангуун дээр очихоор бас дахиад нэмэгдчихэд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь нийслэлч гэсэн энийг одоо бид яах ёстой юм бэ гэдэг дээр нэлээд том судалгаа хийж. Гэдгийг бас би хэлье. А нөгөө талдаа одоо ингээд баруун талын нөгөө вакцин одоо эн чин тариа хийгээд тэгээ 14 хоногийн нөгөө хугацаа бас байдаг. Тэгээ одоо гаралт одоо дэгдэлтэй гэж гарахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө 20 сарын дэглэм тогтоосон засгийн газрын тогтоол энэ 8 сарын 5-ны засгийн газрын хуралдаанаар бид нар оруулах гэж байна. За энэ ингээд чөлөөтэй болоод ирэхээр баруун талаас малын мах одоо орж ирнэ, чөлөөтэй орж ирнэ гэсэн ийм л одоо хүлээлттэй байгаа гэж одоо би та бүхэнд хэлье. За. Нэмээд хоёроос. За. Юу шатах таслах материалыг нэгдсэн удаан одоо юм нэмэгдэх болов. Тэгээд та сая зүүн ангиудаас үхрээс авч ирсэн. Зүүн ангиудаас авч байгаа арсны үн юу үхрээс өгүүлдэг үхрийн шиг 5,000 төгрөг байсан. Одоо ер нь зүүн ангиудаас авч байгаа шиг үн нэмэгдэж байгаа юм. Аа юм. Салтан дээр нэмэгдсэн. За байж гараа. Би тэмдэглэж авч байгаа шүү бас. Орчихгүй. За. Үхрийн арс. Улаанбуудаа үн тий. За. Улаанбаатар хүн дээр нэмэгдсэн. За. Нэгээс дөрөвдүгээр зэрэглэл тогтоодгоо. Тэр дөрөвдөд зэрэглэл тогтооход ер нь Монгол улсад нэгдүгээр зэрэглэлд тэнцэж удаа ер нь байдаггүй. Нэг ер нь ямар стандартаар тогтоод ингэ жил болгонд ингээд дөрөв стандартаар тогтоож өгöd тэгээд ер нь гурилан өдрөд худалдаж авахдаа 2, 3-р зэрэглэл эсвэл 4-р зэрэглэлийг тижээлж авчдаг. Энэ нэгдүгээр зэрэглэлийг ер нь ямар стандартаар яаж тогтоод юм бэ? Монголынхаа нөхцөл тохируулж болох уу? Энэ жил бас дахиад ийм асуудал гарах уу? За хариулах уу? За тэг. За та сайн нөгөө 199 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж байна. Яг энэ зээлэн дээр хэдэн аж ахуйн нэгж гэсэн тооцоо гарсан нэг хоёр өмнөх хөнгөлтөө зээлүүд цөөн компаниуд олгосон гэсэн шүүм тавилт дагуулсан. Энэ удаад давтагдахгүй гэх баталгаа юу байгаа вэ? Дээрээс нь та сарын жилийн 9% хүүтэй 7 жилийн хугацаанд зээл олгоно гэж байна. Зээл барьцаа хөрөнгө шаардлагаа. Барьцаа хөрөнгө хүртэхгүй иргэдэд ямар боломж болох вэ? За Улаанбаатартай холбоотой асуултыг нэгдэхэд хариулчихъя. За Улаанбаатар одоо хавар бийж 4 сарын 6-нд одоо дархан уул аймагт очиж яг энэ газар тариалангийн одоо компаниудтай анхны уулзалтаа хийсэн. За тэр үеэр бол одоо хаврын тариалтан дээр нэг ийм одоо шатхууны асуудал тийм ээ хөнгөлтэй зээлийн асуудлыг шийдэж өгсөн. За тэрийг бид нэр засгийн газарт одоо ерөнхий сайд бол 3 хоногийн дотор шийдээд ингээд явсан. А тэр үед би юу хэлжсэн гэхээр за хаврын тариалтан дээр одоо бүгдээрээ хичээе. Хаврын тариалтыг бид нэр ингээд хөнгөлтэй зээлээр тийм үү 130 тэрбум төгрөг гаргаж штэ тийм ч хөнгөлтэй зээл. Дээрэс нь ингээд хямд үнэтэй шатхуунаар ингээд хангаад байна. За бид намар бол одоо бидний гол асуудлууд эхэлнэ. За намар гэдэг маань 8 сарын 20 нөгөө баланс байхгүй. Ургацын баланс гараад ирэхээр нэг гаагаас одоо хичнээн хэмжээний ургац аав. Тэр хэдийн хэмжээний зардал гаргав гэд ингээд олон талаас нь одоо хөдөө аж ахуй яам, манай хөдөө аж ахуйн корпорац дээрээс нөгөө газар тариалан эрхлэгч нартайгаа ингээд уулзалтууд хийн, хурлууд хийнэ. Хоёр талаасаа тоогоо бариад суунаа. За тэрний үр дүнд л гарч ирнэ. Тэрнээс одоо ингээд шууд зарлчих юм бол биш. Хавар одоо 5 сард болсон газар тариалангийн зөвлөгөөн дээр ер нь Монгол улсын ерөнхий сайд бол бас яг тэр үеэр бас ажилласан. Тэгээ тэр үеэрээ бол одоо бид энэ саяны бие түрүүнд бас хэллээ тийм ээ. 2026 он бол өөрөө Монголын газар тариаланд бол бас тийм нэг шалгуур он болчиход байна. Ингээд дараалсан ийм санхүүгийн алдагдлууд оруулах юм бол бид өөрсдөө Улаанбаатар хүнсний ногоогүй болох нэ. Өнгөрсөн жил төмсгөө хэлээ шүү дээ. Тэрэн шиг. Тийм учраас энэ 26 он дээр бид нэр хаанаа л тийм уян хатан газар тариалангийнхныгаа дэмжсэн ийм бодлого л явуулнаа л гэдэг дээр одоо тариаланчтай бүр хэлсэн байна. Манай тариаланч ч гэсэн тийм хүлээлттэй л байна. Одоо бол за ямар ч байсан бол төр бол ингэ явах юм байна гэдэг. За та бол сая бүр наривчилж асууж штэ 1-ээс 4-р ангил гээд. За тэр бол яг уу нөгөө Улаанбаатар тариалагч гурилын үйлдвэр хоёруудын хооронд бас гардаг гол одоо хүндрэлүүдийн маань нэг.
Тийм. Тэгэхээр энэ намар бол одоо бидэнд маш олон зохицуултууд хэрэгтэй болно. Маш уян хатан, маш хурдтай ажиллах шаардлагууд бидний өмнө гарна. Гэхдээ бидний нөгөө тэр хурдтай ажиллах тэр босох эзэнээс эхлэхгүй гэвэл ургацын баланс гарсны ард дээр гарна. Тэгэхээр одоохондоо бол ургацын баланс гараагүй байна. Тэгэхээр одоо гурлийн үйлдвэртэй яах юм? Тийм ээ? Нөгөө улсын нөөцөө яах вэ? Бас манай газар тариалангийнханд бол хүлээлт байгаа. Улсын нөөц 100 мянган тонныг бид нар бол нэг 70-аас 100 авна гэсэн ийм төлөвлөгөөтэй л байгаа. Мөнгөө бас тодорхой хэмжээнд бэлдэж байна. Нөгөө талдаа энэ шатхууны асуудлууд байна. Хаврын шиг бид нар бас тийм хөнгөлөлтөө үнээр бол өгч чадахгүй шүү дээ бас. Тасалчихгүй байх л гэдэг том зорилго одоо бидний өмнө байгаа. Гэх мэтлэнгийн. Тэгэхээр энэ болгоныг бид хязээ одоо зохицуултуудаа хийж эхлэх үү гэвэл 8 сарын 20-доор хийж эхэлнэ л гэж ингэж байна. Тэр балансаа харж иж. Тэгэхгүй одоо ингээд юу ч яагаачгүй тэнд одоо ингээд ургаж эхэлж байгаа будааг өнөөдөр энэ тэдээр явна гэхэд одоо арай гом юм бол. За нэгдүгээр. За дараагийн асуудал. За нэхний үхрийн арьсны асуудал ярьж байна. Одоо ингэж байна. Үхрийг за яагаад ингээд үхрийн арьс ингээд зүү аймагуудаас эхэлсэн гэдэг. Энэ аймагуудыг өөртөө сонгосон. Одоо юунууд. За яагаад ингэж байгаа юм гэхээр нөгөө үхрийн арьс зүүн талдаа бол арай том байдаг гэж байгаа. Гаишаа хөвсгөл ар хангаа хоньны арьс бол сайн байдаг гэдэг ийм өөртөө сонголтоо хийж байгаа. Тэгэхээр энэ чинь аль болох ингээд нэг ойлголцоод ингээд зөвшөлдсөөл явуулахыг хичээж байгаа. Одоо бидний хувьд бол тэр одоо саналаа тавьж байгаа хүмүүсийн аж ахуйн нэгжүүдийн саналыг хүндэтгэж үзэж. Тэгээд дээр нь бол эн чинь ойлголцлоор л явах учраас чи тэндээс тэдэн хоньны арьс ав гэж бол болохгүй байгаа байхгүй. Тийм учраас ингээд ойлголцоод ингээд явж байгаа. Одоо үхрийн арьсны 10,000 таа. Одоо 10,000 таа. Тэгэхээр энэ нөгөө дулааны үйлрэл гол хаягдаад ит юм байна л да манай хөхөд. Өвөл бол ингээд нэг 5,000 цанг гэдэг ингээд нэг юм ингээд аваад идэг. Гол хүндрэлүүд нь бас юу байдг вэ гэхээр нэг баахан болсон болоогүй арьс авчирхаар зардал ихтэй энд ирээд үйлдвэрт оруулах гэхээр бараг 60-70% нь хаягдт юм байна. Тэгэхээр анхан шатан дээр нь тэр нөгөө бойнд ороод одоо гарч ирж байгаа үхрийн арьсыг үзээд за чинийх болно болохгүй. Гууртаа уу шууд хайна. Гуургүй бол авна 10,000 гараа. Ийм л юм явж байгаа. Тэгэхээр яг хуу тэгэл босгохгүй л үзэж байгаа. Яг хуу тэгээд дөнгөжл эхэлж байна. Үр дүн гараасай л гэж ингэж одоо бодож байгаа. Яг хуу зүгээр ингээд товчлоод хэлэхэд та бүхэн олон зүйлүүдийг анзаарсан баг. Газар тариалан дээр ирэхэд бид нар бордоод өрсөж байна тийм үү? Энэ дуршилт 10 сарын дунд гэхэд тодорхой болчих. Мал аж ахуй дээр ирэхэд ногоон тэжээл тариулуулаад эхэлж штэ. За энэ одоо зөв үү буруу юу? Урах нь уу үгүй юу? Малчид нэгдэж чадах юм уу үгүй мүү гэдэг чинь энэ 10 сарын дундуур тодорхой болчих. Дараагийн нэг юм нь одоо энэ арьс ширийг бас туршиж үзээд штэ. За энэ ингээд бас болох нь үгүй юу? Дулааны үйлрэлтэй бид нар одоо юм хайдгүй байх юм болцоо бүрдэх нь үгүй гэдэг чинь ингээд бас тодорхой болчих. Тийм биз? Нөгөө талдаа дотоодын вакцины асуудлууд одоо ингээд оролдоод эхэлж штэ. Оросоос мэрэгжилтэн уриал, Хятадаас мэрэгжилтэн уриал, яах уу, ийх үү гэд ингээд үндсэндээ нэг ийм 4-5 гол асуудлуудыг энэ хөдөө аж ахуйн одоо яам дээр бид ингээд эхлүүлээд явж байгаа гэсэн. Тэгээ энийг юу гэдгийг 2 жил туршихч бай тийм үү? Хизээ үр дүн мэддэхгүй ийм зүйлүүд биш. 5 сард эхэлсэн тийм үү? 4 сарын 5 томилогдсон шүү дээ засгийн газар байгуулагдсан. 5 сард эхэлсэн. Тэгээд 10 сард үр дүн гарна. 10 сард бид нэр эхний үр дүн гарахад энэ 27 оны төсөвдөр за тэгвэл энийгээ явуулъя. Энийгээ дэмжиж гэдэг ийм зүйлээ бас хийнэ. Нөгөө талдаа зөв явж байгаа юм дээр улсын төсөв дээрээс бас зарим нэг асуудлуудыг нь бид нар нөгөө гадны төслүүдээр өөр юм зарцуулах гэж ирсэн юм гол юм маань энэ байна гэдэг ингээд зарцуулах ажлуудыг ингээд хийж байгаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар энэ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар дээр энэ газар тариалан, мал аж ахуй гэдэг энэ одоо жижиг дунд үйлдвэр гэдэг энэ олон салбаруудыг одоо хөгжүүлэхийн төлөө энэ өвлийг одоо өнтөөд авахын төлөө малчтын орлогыг нэмэгдүүлэхийн төлөө ингээд хичээгээд шийдвэрүүд нь гараад ингээд явж байгаа гэж ингэж бас хэлье. Зээл үү? Тийм. За энэ ингэж байгаа. Одоо ингээд нөгөө нэг энэ зээл бол би нөгөө тодтогч хэлээд байгаа юм тэр байхгүй юу? Банк гэж эрсдлээ бас өгнө. Шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд л өгнө. Тэгэхээр энийг бол нөгөө нэг 199 тэрбумыг одоо экспортын чиг баримжаатай үйлдвэрүүд рүү өгнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүнсний хувьсгал, цагаалт гэдэг ингээ хөтөлбөрүүд хэрэгжээд маш их хэмжээний зээлүүд олголоо шүү дээ. Шинэ хоршоогч олголоо. Энэ бол яг нөгөө анхан шатны боловсруулалт хийж байгаа энэ үйлдвэрүүд рүү бол ингээ чөлөөтэй өглөө шүү дээ. Малчин хүртэл. Одоо энийг бол бид тэндээс арай агсан төвшний ийм үйлдвэрүүдэд өгөхгүй бол зүгээр дахиад тэрэн шиг ингээл тараачвал эн чинь нөгөө нэг элсэн дасгасан ус шиг юм болно шүү дээ. Ингээл байхгүй.
Хэн авсан, яасан хийсэн мэддэхгүй, үр дүн юу байгааг нь мэддэхгүй ийм л болно. Жишээ нь одоо энэ дээр ингээд яг ингээд үхрийн арьс одоо юуг хоньны арьс аваад ингээд боловсруулад үйлдвэр хийгээд байгаа энэ аж ахуйн нэгжүүд эндээс авч болох. Яагаад гэвэл тэднэр юу хүн хүчин байна, дөрвөлг нь байна, технологи нь байна, тийм үү? Гадагшаага гаргах одоо тэр гарц нь байна, бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүд нь байна. Бид энэ тал руугаа бас явуулах ёстой гэж ингэж бол үзэж байна. Жидүүгийн үйлдвэрлэлийн зээлээс хэр ялгаатай юм. Жидүүгийн зээл олгож байгаа бол дээрээс нь та түрүүн 150,000 доллараас 3 сая ихтэй. Энэ дотроо төгрөгөөр олгох юм. За энэ төгрөгөөр олгогдноо. За жидүүгийн зээл олгогдоо явж байна. Жидүүдээр ч одоо бид нэр засгийн газрын тогтоол гаргаад, сайдын тушаал гаргаад маш их том тийм нөгөө хөнгөлт нөхцлүүдийг олгосон шүү дээ. Одоо энэ зээлээс дутахгүйгээр тийм үү 7 жил эхний 3 жил одоо нөгөө үндсэн зээлээ төлөхгүй гэдэргээд ингээд тэгэхээр нөгөө жидүүгийн зээл аваад үйл ажиллагаа эхэлж байгаа хүн аваад одоо сарын ард дээр тэ эхний одоо бүтэн төлөлт хийн гэдэг чинь өөрөө их хүндрэлтэй болоод байна шүү дээ. Тийм учраас ингээд хөнгөлсөн. За өнөөдрийн байдлаар эн чинь үндсэндээ нийтдээ бол 44.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор ингээд төлөвлөгдөөд эхэлсэн. За энэ зээлээс улсын төсөв биш. Энэ нөгөө жидүүд олгосон зээлийн эргэн төлөлтөч. Тэрийг ингээд хомж авчирж жаад 34.1 заана 35 тэрбум нь эндээсээ гараад үлдсэн нь бол орон нутгаасаа гараад ингээд явчих. За одоогийн байдлаар нэг 3 аймгийн орон нутгийн нөгөө өгөх ёстой мөнгө нь орж ирэхгүйгээс болоод гацчаад байна. Бусд нь бол олгогдоод ингээд явж. Процессыг бол одоо аль болох хурдан байлгахыг л одоо хичээж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө эн чин банк санхүү дээрээс нөгөө натриот тэ дээрээс нөгөө барьцаа хөрөнгийн асуудлууд өдөргээд олон зүйлүүд одоо гарч ирж байна. Ийм байна. Тэгэхээр энэ жидүүгийн зээлүүд бол олгогдоод ингээд явж байна. Тэгээд жидүүгийн зээлэн дээр одоо ингээд нийт 44.3-аас нөгөө эргэн төлөлтөөс 34.8-ыг өгөөд байна шүү дээ. Энэ маань ингээд гүйцэд гарахгүй байх юм бол дахиж нөгөө хомж авчирч жагаад дахиад ямархуу салбар руу яаж өгөх вэ гэдгээ бас зарлаж болно. Одоогийн байдлаар бидний бодож байгаагаар бол нэг 6-аас 7 тэрбум төгрөг эндээс буцаж ирж магадгүй байгаа. Тэгэх юм бол бид дахиад одоо энэ зээлүүдээ одоо экспортын чиг баримжаатай байх уу ийм байдлаар одоо олгоно гэсэн ийм л одоо чигтэй явж байгаа. Урлагийн суурьнд одоо нөлөөлдөг захлааны үн 6 сарын 5-нд нэмэгдлээ 5%. Тэгэхээр урлагийн үйлдвэрлэгчид одоо үнэний асуудал нөхцөл байдал үүсгэн бодлогын яам энэ дээр одоо ямар тодорхой арга хэмжээ авах вэ? Тэгэхээр үйлдвэрлэгчдээ бас өөрөөс бас бодиттой дэмжлэгүүд үзүүлдэг шүү дээ. Тэгэхээр эргээд бас тэд нар маань хариуцлагатай байх хэрэгтэй. Бас нэг зах зээлийн үнэтэй уялдуулж тий нөхцөл байдлаа уялдуулж нэг юм. энэ дээр нэг Тэгэхээр энэ дээр өөртөө арга хэмжээ юу вэ? нэмж асууч. Тэгээд бас хурлын үйлдвэрүүдээр түүхий эдийн үн хэтэрхий өндөр байна гэдэг юм аа дотоодын Улаанбаатар үн өндөр байна гэдэг шалтгаанаар гадаадаас будаа оруулж ирэх асуудал яригддаг. Өмнө нь ер нь оруулж ирсэн асуудал байгаа. Энэ намар бас урагц гайгүй байсан ч гэсэн үн хэмжүүл нэгээд будаа оруулаад ирэх хэрэгтэй асуудал бас байгаа. Энэ тал. Тэг яг л одоо гол хоёр эмзэг сэдвэл байна л да. Гурилын одоо эн чинь бид нар гурил гэдэг чинь хүнсний одоо гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн маань нэг. Тэгэхээр одоо эрх намрын одоо шинэ ургацын гурил хэдээр гарах вэ гэдэг чинь нөгөө 8 сарын 20-нд болох тэр нөгөө ургацын баланс за түүнээсээ гадна нөгөө нөөцөд авах ер нь Улаанбууданы ер нь нэг жишг үн тогтоох тэр процессоос нэлээ юм одоо бас шалтгаалнаа гэдгийг бас хэлье. Хаврын үн бол хэвээр явж байгаа. За будаа оруулж ирэх асуудлууд яг хөө цаг үеийн одоо нөхцөл байдалтай холбогдуулаад нойлон жил гам болсон ч гэдэг юм уу тийм ээ. Ийм байдлаар будаа оруулж ирэх зүйлүүд байсан. Одоо энэ жилийн хувьд бол бид бол энэ Улаанбуудаан одоо эн чинь өнгөрсөн оны мөн үеийнхээс бид нар бараг 20 гаруй хувиар илүү тарчлаа шүү дээ. Дээрээс нь цагаагаар бас харьцангуй сайхан бай. Тийм үү? Дээрээс нь өнгөрсөн жил манай ган хэдийгээр болсон ч гэсэн урин сайн хийсэн. Ингээд уул нь тал талаасаа л хичээгээд байна. Тэгэхээр нөгөө энэ саяны та бүхний одоо асууж байгаа энэ хоёр асуултанд би хариулахын тулд 8 сарын 20-нд тэр ургацын балансаас л бүх юм шалтгаал. Тэгэхээр яагаад би энийг бас ингээ хаширлаад нэг удлын хаширлаад ингээ хэлэхгүй байх нүг гэвэл бас ингээд нэг хүлээлт үүсгээд тийм үү? Та нэг тэнд нэг тэгж ярьсан одоо нэг юм ч гэдэг юм уу ингээд нэг өрчилж ер нь зүгээр ярих бол дими. Ер нь бол яг зүгээр би газар тариалангийнхандаа бол нэг зүйлийг нуугүй хэлсэн. Бид хавар ингээд бүх бололцоогоороо та бүхнийгээ дэмжнэ. Газар тариалангийн салбараа хэвтүүлж болохгүй. Тийм үү? Монгол улсын хүн ард хоолтой ундтай байх энэ том асуудал. Тийм учраас бүх талаараа дэмжинэ.
Та бидний хаврын асуудлыг бол ингээд шийдчих болно. Та бидний гол асуудал хэзээ үүсэх вэ гэвэл одоо намар үүснэ хэдүүлээ. Тэгээ намар одоо тэгээд магадгүй зарим үе цааж муутгал байх гэхдээ л хэдүүлээ том эрх ашиг бүх зүйлээ бодоод ингээд тариалалтаа сайхан эхлүүлээ. Тэгээд Монголын газар тариалан 60 гаруй жилийн түүхтэй энэ салбарыг энэ 2026 онд хөл дээр нь босгож авахгүй бол 27 он гэх юм бол бид нэр өнөөдөр 530-га тарьж чадахгүй үетэй байна шүү дээ. Ер нь. Тэгэхдээ яг зүгээр манай яамны бодлого бол ер нь газар тариаланг бид нэр ингээд зөвхөн одоо өөрсдийн дотоодын хэрэгцээ Улаанбаатар дотоодын хэрэгцээний төмөс гэхээсээ гадна нэгдүгээр хэрэгцээ. Хоёрдугаар бид энэ нөгөө газар тариалан эрхэлж байгаа хүмүүс сэлгээний тармилуудын тоог нэмэгдүүлж нөгөө талдаа тэр тарьсан зүйлээ гадагш нь гаргаж мөнгө олох асуудлыг бид нэр бас давхар хөндөө яваад байгаа. Ингийн бол дотоодын хэрэгцээний Улаанбаатараа асуудалгүй тарьдаг, дотоодын хэрэгцээний төмс ногоогоо асуудалгүй тарьдаг, тэрийгэ зорилдог. Нөгөө талдаа юу байх вэ гэхээр энэ бид нар чинь сая гаруй одоо эргэлтийн талбайтай шүү дээ. Тэгэхэд өнөөдөр бид нар ингээд нэг 530-ыг нь ашиглаж байна тийм үү? Нөгөө талдаа яаж яах вэ гэхээр нэг 230-40-од эдэн урьж шийдэж байгаа байхгүй. Тэгээд бусдыг ашиглахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талбайг бид нэр эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд зөвхөн дотоодын хэрэгцээнээс гадна энэ таримлыг гадагш нь гаргах асуудал. Одоо ингээд манай тариалангийнхаа Арабс яриад байна. Тийм үү? Тэгэл одоо Арабс одоо жишээ нь одоо ганц нэг аймгийн одоо тариаланчд мессеж биччихлээ. Одоо нэг Арабс маань их удаан гарч байна адэр гэдэг ингээд. Тэгэхээр бид бол одоо энэ асуудлыг аль болох таримлын тоог нэмэгдүүлэхийн төлөө л одоо бас байгаа. За ер нь цаашдаа энэ хүнсний хангамжийн хэрэгцээний асуудал дээр энэ олон шат дараалсан энэ олон дамжлага одоо энэ олон зүйлүүдийг ер нь нэг яах вэ гэдгээ ер нь бүр нэг улс хуураар нь бодохгүй бол нэг өсдөг нэг буудаг нэг өсдөг нэг буудаг. Тэгээ трийг нь дагаад инфляц өсөж идэг. Инфляц өсгөр ард түмний амьдралд маш их сүргээр одоо нөлөөлөд байдаг. Ийм зүйлүүдийг одоо жишээ нь гадны одоо олон улсуудад бас сайн жишгүүд байна шүү дээ. Жишээ нь одоо сая Монгол улсын ерөнхийлөгчийн одоо урилгаар бүгнээр нь Солонгос улсын ерөнхийлөгч одоо Монгол улсад айлчлалаа. Тэгээ энэ үеэр бол одоо бидний хувьд бол одоо Солонгос улсад одоо тэр хүнсний ногооны одоо тарилт, түгээлт, хадгалалт энэ бүх зүйлийг ингээд цогцоор нь шийдсэн том одоо юу байж шít хувилбар. Тийм үү? Ургацаа алдахгүй тариалахын чухал. Тэрийг цааш нь борлуулдаг тогтмол үнэтэй байх. Хэрэглэгчийн гар дээр чанартай, шин тэгээд тогтмол үнэтэй очдог. Ийм зүйлийг хүртэл хийцсэн байж та. Гэтэл бид нар бол тэндээс авчираад энд зараад хэд нуглаад ингээд зараад байгаа чинь энэ инфляци бид яг үндэ бас хийхгүй ийм нөхцөл байдал руу ч орж байна. Тэгэхээр тариаланч хожоод байгаа юм алга. Ногоочод хожоод байгаа юм алга тийм үү? Хэрэглэгч хожоод байгаа юм алга. Тэгэхээр энэ тогтолцоог л бид нар ногоон дээр ч тэр махан дээр ч тэр ялангуяа энэ Улаанбаатар хотод бол хийх зүйтэй юм аа л. Шинэ хотын удирдлага ч гэсэн одоо бүрд авд арга ч гэсэн бас энэ асуудлаар л ярьж байгаа. За 4075 хүүхэд тэдний төрөний хөтөлбөр авч байгаа. Хэзээ яг авах юм бэ? За би одоо энэ асуудлаар та нарт зөндөө хариулсан дөө. Юу шүү дээ. Энд чинь яг 4075 чинь юу вэ? Ирхэн 100 гэдэг тийм байхгүй шүү дээ. Тэр дотор чинь тугалч байгаа, бэрууч байгаа, том үхэрч байгаа, үнээч байгаа. Тийм биз? Тэгээд тэр үхрийг одоо хэзээ устгасан тэр цаг үед нь үндэсний статистикийн одоо хорооны одоо үн байгаа шүү дээ. Тийм биз? Яг тэр үнээр нь бодж л олгодог. Тэгэхээр энэ нөгөө нэг бичиг цаасны ажил чинь одоо яг тэрийгэ хийж байгаа байхгүй юу? Бэргуу нь хэдийн, тугалан нь хэдийн, тийм үү? Үнэ нь хэдийн, үхэр нь хэдийн гэдэг. Тэгэхээр энэ бүх юм одоо шийдэгдсэний ард дээр л олгож эхэлнэ. За болох уу? За баярлалаа та.